Өнөөдрийнхөө ээлжид бичлэгээр нөгөө сүүлийн үеийн миний одоо нөгөө клиентуудад дата халах гээд аплайд хийж байгаа клиентуудад эрүүл мэндийн мэдээлэл рекордтой холбоотой бас нэг хэдэн анхааруулж хэлмээр нэг хэдэн зүйл байна. Тэгээд яг нөгөө Америк бол өөрөө тэр Америк дэлхийн тэргүүлэгч хөгжилтэй улс эрүүл мэндийн салбар маш олон салбарууд маш өндөр хөгжсөн эрүүл мэндийн салбар яг эмчилгээ тал дээр маш сайн хөгжсөн боловч бас зарим шатн дээрээ асуудлууд байдаг. Одоо монголчууд маань ч гэсэн мэдж байгаа тийм. Яг нарийн мэрэгчлүү эмч рүү тийм амархан тгээ явуулчихгүй хөссөн үедээ одоо юу гэдгийг ходоодоо дурандуулах ч юм уу ийм тийм шинжилгээнд орё гэхээр бас өгдөггүй явуулдаггүй тийм тал байдаг тийм. За тэгэнгүүт нь манай монголчууд ч хүл зарим хүмүүс юу гэхээр ингээд тэр цаашаага нарийн мэрэгжлийн хүмүүст очихын тулд жоохон ингээд сүр бадруулаад ингээд ярьцдаг. Гэтэл ярьсан мэдээлэл одоо бичсэн тэр тэмдэглэл бүхэн эрүүл мэндийн рекордонд ороод хэрвээ онш тавигдсан бол тэр бүхэн нь эрүүл мэндийн рекордонд нь одоо мэдээллийн санд нь ороод 10 жил хадгалагдана, 5 жил хадгалагдана. Тэгээд дараагийн одоо эмчилгээнд эрүүл мэндийн авах үйлчлэгээнд дээрээс нь ингээд амьд даатгал авахд хүртэл ингээд аюу хэцүү болчихж байгаа байхгүй. За одоо миний клиентууд байна л та. Одоо сүүлийн 2-3 сарын хугацаанд одоо миний нэг клиент залуухан эмэгтэй юм байхгүй юу? 30 хэд настай 40 арай хүрээгүй 4-5 жилийн өмнө тухайн үед яг стресс янз бүрийн амьдралын шалтгаанаас болоод толгой нүгддэг байжгаад за тэгээ юм хумаа жоохон мартаж санаад байдаг юм байна. Тэгээд эмчдэрээ очиод ажилласаа хичээлээсээ чөлөө авах гээд аюу их хроник толгой өвддөгөө. Өдөр болгон толгой өвдөд аюу хэцүү байдаг. Тэгээд ерөөсөө юм хум гээд мартаж санаад аюу хэцүү байна гэсэн чинь эмч нь memory loss тэгээ chronic одоо headache гэдэг уншилсан. Тэр чинь зүгээр нэг memory loss хай мартаж сандаг биш. Бараг ой ухаанаа алддаг гих маягаар мэдээллийн санд нь орсон. Одоо даатгал амьд даатгал аплайд хийж байгаа байхгүй. Ерөөсөө гарахгүй уулын залуухан эмэгтэй шүү дээ. За бас нэг залуухан эрэгтэй байгаа юм. Одоо шүн унтахтаа одоо ажлаа солиод жоохон хүнд хүчээр ажил хийдэг байжгаад шүн унтахтаа хорхирдаг ч юм уу. Тэр бол одоо хүн болгонд л байдаг л асуудал. Гэтэл бас эмчтэй очиод хэлсэн чинь одоо sleep apnea гэдэг тийм зүйлээр онцлоод одоо тийм нэг судалгаанд оролцсон гэд ярьж исэн. Гэтэл одоо ягаад чинь тэр нь эрүүл мэндийн рекордонд нь орсон байгаа байхгүй. Бүр дараа цаашаага явуулдаг мэдээллийн санд орцсон. Тэгээ бас даатгалын үйлчлэгээ авъя тэгээ гэсэн чинь ерөөхдөө сард төлбөрн дээр өөрчлөлт ороод жоохон үнэтэй гараад ирж байгаа байхгүй. Өөр бас нэг клиент маань бас нэг 2-3 жилийн өмнө цээжээр нүгдээд ахаар emergency room дээр очиод үзүүлсэн юм байна. Гэтэл тэр клиент игч маань өөрөө ч мдээгүй саяхан мэдсэн зүрхний шигдээс болсон гэдээ оншилсан. Уул нь бол игч тэгэл маргаашнаас нь эхлээл өдөр тутмын ажиллаа хийж исэн. Зүгээр emergency дээр хорчоод үзүүлчлээ гэж яваад байсан. Тэгээ даатгалт аплайдсан чи гарахгүйсэн байхгүй. Тэгээ яав гэсэн чинь зүрхний шигдээс оншилсан. За тэгээд нэгэнт мэдээлэл цаашаа явцсан болохоор зэрэг тэр бас тийм амархан засагдахгүй. Яг цаашаага эмнэлгийн тэр эмчийн бичсэн дата цаашаа мэдээллийн сан руу өөр 3 дахь байгууллага руу очиод хадгалагдчих байхгүй. Рекординг компани дээр очиод хадгалагдчихдаг. Яг засуулъя гэхээр бас асуудалтай болж байгаа юм а. Тэгэхээр нэгдүгürt яг тэр бол шууд засагдахгүй ч гэсэндээ одоо amendment буюу хавсралт нэмэлт одоо залруулга хийгээд оруулах боломжтой. Гэтэл эрүүл мэндийн байгууллага эмчнэр өөрсдийнхээ хийсэн алдаа ч юм уу алдаатай онш ч юм уу алдаатай эмчилгээг хүртэл эдгээр чинь хүлийн зөвшөөрөх маш дургүй шүү дээ. Гэх мэтчлэн айгүй олон асуудал гарч байгаа маа. Тэг яг өнөөдөр би хайж агаад мэдээлэл олж байгаа. За ямар байдлаар яаж иймэрхүү алдаатай орсон оншоо засуулж болох уу яах вэ гэдэг дээр бас нэг хідэн зүйл хайж. Тэгэхээр яг энэ эрүүл мэндийн мэдээлэл тунд буруу мэдээлэл орох, буруу диагноз онш онтор орох бол ер нь нэлээд нийтлэг байдаг юм байна л да. За misdiagnose буюу одоо буруу оншилж мэдээллийн санд орох энэ бол нэлээд их байдаг юм байна. За тэгээд одоо буруу мэдээлэл оруулах бүр шал өөр хүний эрүүл мэндийн мэдээллийг хүртэл оруулсан тийм мэдээлэл байд юм байна. Бас нэг миний үйлчлүүлэгч гэсэн нэлээд дээр үе. Даатгалд аплайдад гарахгүй байсан чинь эрүүл мэндийн даатгал дунд нь хорт хавдраар өвчилж исэн гэдэг онш орсон. Гэтэл хизээч тийм хорт хавдраар оншилж байгаагүй. Хүний мэдээлэл орсон байгаа байхгүй. Гэх мэтчлэн алдаатай бас орж идэг юм байна. Нэгэнт л хүн энэ дотор ажиллаж байгаа учраас алдаа оноо гардаг. Одоо энд нэг хүний ярилцлагын хэсгээс нь дурдах юм бол нэг социологч хүний ерөнхийдөө нийт өвчтнүүдийн 70% эрүүл мэндийн мэдээлэл дунд нь одоо буруу мэдээлэл орсон байдаг. Тэгээд хэрвээ нэгэнт ийм буруу зүрүү мэдээлэл оншилгоо орсон болвол энийг яаж засах вэ гэхээр
Эхлээд ямар ч хэсэн өөр бас 2 дахь 3 дахь эмнэлгүүд дээр очиод эмчтэр очиод үнэхээр надад ийм зүрхний шигдээс болж исэн юм уу? Би ийм sleep apnea-тай юм уу? Би memory loss-та боддtiin үү гэдгээ баталгаажуулаад бас магадгүй тэр эмчийнхаа рекордыг хадгалчих. За тэгэнгүүтээ одоо нөгөө хуучин онш тавьсан тэр эмнэлэг дээр очиод за миний энийг засаж өгөө, та захаа бичиж өг, cover letter бичиж өг. За мөн одоо HIPAA гэдэг нэг ийм Америкт нэг ийм 1996 онд батлагдсан ийм хууль байдаг юм байна. Энэ хууль нь болохоор зэрэг тухайн өвчтний одоо эрүүл мэндийн хувийн мэдээллийг хадгалах, за мөн одоо энэ бичигдсэн мэдээллийн үнэн зөвийг одоо юу гэдгийг баталгаажуулах, хангах гэх юм уу ийм нэг зорилготой хууль юм байна л да. Энэ хуулинд ор форм бөглөөд тухайн эрүүл мэндийн одоо байгууллагын гаргасан тэрийг amendment буюу одоо засалт нэмэлт оруулъя гэдэг ийм хүсэл тавьж иж болдго юм байна. За тэгээд ерөнхийдөө зарим одоо мэдээллийн их сурвалжийн хэлж байгаагаар болохоор зэрэг эмчнэр ер нь энэ HIPAA-гийн энэ хуультай орооцолдох маш дургүй байдаг гэсэн. Тэгээд нэгэнт тийм хүсэл тавьсан бол тухайн одоо нөгөө эрүүл мэндийн байгууллага нь яг 60 хоногийн дотор хуулийн тийм заалтаараа одоо хариу өгөх ёстой гэдэг. За окей би заслаа гэдэг хариу өгсөн ёстой. Эсвэл засахгүй гэдэг хариу өгдөг юм байна л да. За хэрвээ засахгүй тохиолдолд за буцаагаад давж заалдах ч юм уу гэх мэтлэн дараа дараагийнхаа арга хэмжээг авч болдго юм байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө эмчид очиж үзүүлчихэд хэрвээ ямар нэгэн онш тавигдсан бол бас тэрийгэ жоохон мэдчихмээр юм болов уу гэж нэг тийм анзаарчихсан л. Энэ саяны ярьсан жишээ энэ бол зөвхөн одоо миний клиентуудын хувьд сүүлийн 2-3 сарын хугацаанд л тохиолдсон одоо жишээнүүдийг би ярьлаа шүү дээ. Тэгэхээр өөр одоо бусад хүмүүстэй одоо яг юу ямар зүйл тохиолддог бол өшөөл олон юм ярих хүн байгаа ах тий. За тэгээд ийм мэдээллийг ямар ч өнөөдөр хүрлээ. Тэгээ миний хийдэг ажил бол Америкт одоо тэтгэврийн хуримтлал, тэтгэврийн хувийн хуримтлал, за мөн source security холбоотой мэдээлэл өгдөг. За дээрэс нь одоо даатгалын үйлчилгээ хийн, амьд даатгал хийн, за мөн үр төлбөртэй холбоотой хүмүүс ахын бол бас надтай холбогдороо.